bushels of fun. Now the jingle hop has begun. I've got the power. Hey, yeah. Right to turn of the whip, I snap, attack, front to back. In this thing called rap. Feeling like a double rhyme double on a heavenly level. Bang the bass, turn up the treble. Blast on my day and night all the time. 7. I got the big diamonds in my hand. I got rocking around the Christmas tree at the Christmas party hop. Mistletoe hung where you can see every couple tries to stop. Rocking around the Christmas tree, let the Christmas spirit ring. Later we'll have some pumpkin pie and we'll do some caroling. You will get a sentimental feeling when you hear Huh? yeah. Bells with boughs of holly. Christmas tree, have a happy holiday. Everyone's dancing merrily in the new old-fashioned way. I wiped it off.
За бүгдээрээ ингээд гоё ингээд R100-га бүгдээрээ хамтдаа миний яг хүүхэд наснд маань ингээд сэтгэл одоо ч гэсэн сэтгэл маань хүүхэд насндаа үзэж байсан. Тэгээ одоо сэтгэл маань маш одоо гүн гүнзгий хоногсон тийм кинонуудын хэсгэн яг чухал хэсгнүүдээс нь хамтдаа харцгаая. За хамгийн ихний киноны хэсэг болохоор The Aristocats гэд бас ер нь бол дээр үеийн Disney movie-ага тэрний нэг хэсгийг харъя. Every truly cultured music student knows. You must learn your scales and your arpeggios. Bring the music ringing from your chest and not your nose. While you sing your scales and your Энэ дуу дуулж байгаа хүүхэд амар хөөрхөн олоод байгаа биз. If you're faithful to your daily practicing, you will find your progress. За дараагийн кино болохоор нөгөө King Kong гэдэг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр гардаг яг нөгөө Beauty буюугаа үзэсгэлэн ингээл Central Park руу ингээд алхаад ирж байдаг байхгүй. Тэгээд яг тэрний хэсэг нь миний сэтгэл зүрхэнд маш хоногсон. Яг тийм бэ ингээд ард нь явж байгаа энэ үн тасархаа тэгээд энэ киноны нөгөө кино зураглал те эдгээр нь бүгдээрээ айгу сэтгэлд хоногсон учраас надад маш их таалагддаг. Таарсан явж байгаа яг ингээд нүдээ хааж байгаа чихв цансаад үзэх юм бол бүр амар гоё ингээл тэнийг өөр ертөнц рүү аваачдаг тийм дуу яг хоо тийм ээ. Энэ киноны мессеж нэгтэй сонин те. Гоо үзэсгэлэн аратан хөнөөсөн гэдэг тоххой. Тэгэхээр хүний гадаад үзмж тийм их хүчтэй гоо үзэсгэлэн тийм их одоо хүч чадалтай байна гэж юу гэж би ятар юм өөрөөсөө асуудаг л та. Тэгээд ингээд бодохоор миний анализ бас заримдаа буруу байдаг. Яг тэгэхээр энэ нөгөө King Kong чинь энэ хүүхэндээ төстэй өөр хүүхнүүдийг хараад тааралцсан ч гэсэн айгу уурлаад байдаг ч тий. Заавал энэ хүүхэн бэжэж л яг ингээд аз жаргалтай болох гэдэг. Тэгэхээр миний бодлоор King Kong яг үүнд бол энэ хүүхний дотоодгоо үзэсгэлэнд нь дурлсан юм байх гэж боддог би. Яг нөгөө өөрийг ингээд баясгаал энийгэл нөгөө уулан дээр байхдаа айгу peaceful, happy life байсан болохоор тэрийгээ санаад өөрийнх нь амьдралыг илүү утга учиртай болгож өгсөн хүүхэн гэж боддог. За энэ кино болохоор Van Helsing бас миний ингээд дуртай кино. Яг энэ хэсэг нь надад айгүй таалагддаг. Яг тэгэхээр бас л нөгөө cinematography буюу зураглал, кино зураглал те. Тэгээд арын яин бас айгүй гоё. Харагдана уу? Аюугаа хайртай хүмүүсээ ингээд тэнгэр талсан хүмүүсээ ингээд заримдаа ингэж хардаг бол ямар сайн юм бэ те. Hilary
Hilary Duff гэд бас Disney-гийн бас нэг алдартай жүжигчин байсан шүү дээ тий. Тэгэхээр тэрний тоглосон бас нэг кино байгаа айгүй хөөрхөн миний бас үзэх дуртай. Тэр киноных нь What Dreams Are Made Of гэдэг дөө үнэн тасархай шүү. Have you ever seen such a beautiful night? I could almost kiss the stars, they're shining so bright. When I see you smiling, I go, oh, oh, oh. I would never want to miss this, 'cause in my heart I know what this is. Hey now, this is what dreams are made of. Hey now, this is what dreams are made of. I've got somewhere I belong. I got somebody to love. This is what dreams are made of. Одоо DVD-нд байдаг гэсэн байхгүй юу? За тий дараагийн бас нэг дуртай кино бол мэдээж Хванжугийг нэрээ амар үздэг гэсэн баг да бүр амар дуртай. Тэгэл цэцэрлэгээсээ гарч ирэл үздэг гэсэн баха. Бүр цэцэрлэгт явдаг байх Хванжугийг гардаг гэсэн гэж боддоо.当时间停住，日夜不分，当天地万物化为虚有，我还是不能和你分手，不能和你分手。你的温柔是我今生最大的守候。当太阳不再上升的时候，当地球不再转动。当春夏秋冬不再变换，当花草树木全部凋残，我还是不能和你分享. Та нар Хванжугийг харахаар үнэхээр одоо хайрын хүүхэд насаа сандаггүй гэж юу? Одоо үзэх туртай кинонууд бол бас зөндөө байгаа цаашлаад. Яг хүүхэд наснаас минь ингэж сэтгэл маань хоногсон кинонууд бас зөндөө байгаа. Гэхдээ цагт баригдаад би эдгээр кинонуудыг сонгож та бүхэндээ хуваалцахыг хүсэн. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.